Сайн байцгаана уу сонгинуудаа. Манай оны movie сувг маань 5,000 саб хүрлээ. Үргэлж биднийгээ дэмжиж бас шүүмжилж цөөхөн хэдэн бичлэгүүдийг маань чин сэтгэлээсээ үзэж хүлээдэг та бүхэндээ баярлалаа. Бид цаашид илүү олон сонирхолтой бичлэгүүдийг та бүхэндээ бэлэг барьсаар байх болно. Оноор сүүлд ирсэн шүүмжүүдийг мань хүлээн авсан шүү. Одооноос дөрүүдтэй Монгол нэрхэхгүй. Үзэгчдээсээ ирдэг шүүмжүүдийг аль болох хүлээн авч хэрэгжүүлж бичсэн комент болгонд нь хариулахыг хүснэ шүү залуусаа. Үүнээс гадна оны movie сувг маань альбом ёсоор ивент тэтгэгчийн хэсэгтээ болсон. Баяр хүргэе. Өнөөдөр маань видеог хорон мэблийн хамт олон маань дэмжиж ажиллаж байгаа. Өрн дулаан цаг боллоо. Гэрээхэн тавилгыг сочмоор чимшиг. Шинэ байранд орохдоо ямар тавилга хийх үү, яах вэ гэхэд бөөн бодол толгойд иргэлдэх шүү дээ. Тэгвэл хорон мэблийн туршлагатай хамт олныг та бүхэнд санал болгож байна. Таны хүссэн өнгө загвар хийцлэлээр хүссэн тавилгыг тань түргэн шуурхай хийдгүү үзтгэж өгөх болно. Тавилгын чанарыг хорон мэблээс. За ерөнхийдөө манай оны movie сувг та бүхэндээ аль болох үзэж байгаагүй, мартагдсан, underrated кинонуудыг шилж сонгож ярьж өгөхийг зорддог. За та нар маань ч гэсэн анзаарсан байлгүй. Тэгвэл энэ удаад 2009 онд нээлттэй хийж байсан Shinjuku Incident гэж киног ярьж өгөхөр боллоо. Уг кинод алдарт Jackie Chan ах маань тоглосон бөгөөд за ахыг тоглосон гэхээр шууд кунфу, мааз, машиныг хөөцөлдөөн, нөгөө алдарт бохимогц ажиллаад байдаг хэсэг энэ төргээд өмнөх киногоор нь дүгнээд бол хэрэггүй. Тийм зүйл угаасаа байхгүй. Яг л нэг гэмт хэрэг драм жанрыг та бүхэнд мэдрүүлэх гайхалтай бүтээл байгаа. За тэгээд лайк болон саба хараахан дарж амжаагүй байгаа бол одоо л дараад авдаг газар шүү дээ. Дарсан уу? За баярлаа. За ингээд кинонд орцгоё. Кино эхлэхэд осолцсон ачааны хөлөг онгоцны ойролцоог хятадаас Япон руу дөрвж ирсэн олон хууль бус цагаачид харагданаа. Яг энэ үеэр эргүүл хийж байсан Японы цагдаа тэднийг анзаараад сандарч байтал нэг залуу хутаг гаргаж ирээд шуудалд арайтгана. Цагдаа буугаас уулах гэсэн ч өөр нэг хүн гарч ирээд түүнийг дараад авлаа. Ингээд бөөн үймэн самуун дунд айж сандарсан цагаачид тал тийшээ зогтож Япон улсад хууль бусаар нэвтэрч чаддаг. Энэ хүнийг Ник гэдэг. Уг нь засагдгааны гол хушуунийхөө. Хаантайгаа заргалдаад нутагтаа хөл гიშгэх Ник бол мэдээж манай киноны гол дүр. Тэр нууцаар нэг айлд орж хувцас гутал булгайлаад хот руу орлоо. Түүний гол зорилго бол хэдэн жилийн өмнө Хятадаас Японд ирж суурьсан Жэ гэдэг найзыгаа олох байв. За энэ бол Жэ. Кинонд маань нэлээд гол дүрийг эзлэх тул та бүхэн ингээд царайгийн тогтоогоод авчаарай. Ник маань бичиг баримтгүй, хууль бус хил зөрчигч тул айл болгол хүний нүднээс далд. За тэр дундаа цагдаа нараас бол бүр хоол явахыг хичээнэ. Ингээд явж байтал кино маань Никийн өнгөрсөн амьдрал руу шилжнэ. Ник маань тракторын жолооч байсан ба энгийн бөгөөд аз жаргалтай амьдардаг байжээ. За түүний найз бүсгүй шүүшүү Япон явж зөндөө их мөнгөтэй болоод эргэж ирээд чамтайгаа суунаа. Жимэн харин намайг хүлээгээрэй гэдэг байв. Ник хайртай бүсгүйхээ мөрөөдлийг дэмжиж түүнийг Япон явахыг нь зөвшөөрчээ. Үүнээс хойш олон жил өнгөрлөө. Шүүшүү буцаж ирсэнгүй. Ник Жэгээр дамжуулж хаяа нэг сураг сонсдог байсан бөгөөд нэг өдөр шүүшүүгийн Японд хамт амьдардаг байсан аав эх чинь нас барж харин шүүшүү ор сураггүй алга болсон тухай мэддэг. За ингээд л Ник маань хайртай бүсгүй болохоор Японд хууль бусаар ирсэн байх нь байна шүү дээ. Одоо үе. 2 хоног тасралтгүй хайсны эцэс сая нэг юм найзыгаа олж ирлээ. Жэ маш жижигхэн байр түрээсэлж амьдардаг ба тэр байранд нь 15-аас 20 гаруй хууль бус бичиг баримтгүй нутаг нэгтнүүд нь толгой хорогддог байлаа. Хэд хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй Ник үгийн зөрүүгүй шууд хоол руу дайрдаг бөгөөд аль болох хүний нүднээс даалд нэг тийм эвгүй газруудаар яваад ирсэн нөхөр маань одоо яах вэ? Үнэр танар гэж бас л гангаа амтан байгаа штэ. Жэ түүнийг дагуулад шууд л халуун усны газар орлоо. За гэтэл тэнд нэг бохны шивээс наасан хэдин якуза нөхдүүд те муусан цагаачд чимээгүй бай энэ төргээд бас л хөөргөн атакластай. Энэ нөхөр мөхөр одоо яа ичгээд байгаа юм те. Ерөнхийдөө Япончууд якуза нартаа дургу аарн якузанууд нь цагаачдаа дургу нөгөө хон цонцтой дургу гэдэг шиг нэг тиймэрхүү уур амьсгалтай л үе байсан юм шиг байгаа юм. Маргааш нь Жэ Никийг дагуулад ажил хайж байгаад хог ялгах ажил олов. За ингээд хогийн цэг дээр хог ялгаад сууж байтал тай гихч энэ нөхөр газраас нэг л юм хайгаад байдаг шүү. Гүн яаж байгаа ингээд гисэн чинь эрдэнэс хайж байгаамаа л гэж. Тэгтэл нэрийн хогийн дундаас төрөвч болоод өнөөх нь бүр мөнгөтэй байвал яах вэ? Гэтэл яг энэ үед тайгийн дээрээс хогны машин хогоо буулгаж байгааг Ник анзаараад хөөй. За гүү шүү энийг би олсон юм. Чи болгоомжтой дээрээс чинь. Хогонд хүнд аруулсан болохоор яалтчгүй цагдаа дуудлаа. Азар тай амьд байсан болохоор Ник J2 түүнийг аваад цагдаа нар ирэхээс өмнө зугтаж чадав. Амигийн аварсан талархсан тай өөрийгөө танилцуулаад Ник J2-д амны өртөө болсон тул хэрэгтэй зүйл байвал мандаа хийж байгаарай л гэдэг.
Үзэгдэл солигдоход Якузагийн хамгийн хүчирхэг толгойлогчийн оршуулгын ёслол болж байх бөгөөд бүх бүлэглэлүүд ирж хүндэтгэл үзүүлнэ. Хамгийн гол нь энэ үеэр дараагийн удирдагчийг сонгох байлаа. Энэ дунд хоорондоо өрсөлддөг Токугава болон Мураниши гэх хоёр хүчирхэг толгойлогч өрсөлдөж, Мураниши шинэ удирдагчаар, түүний туслах Игучи дид удирдагчаар сонгогддог. За үүнд нь мэдээж Токугавагийн бүлэглэл дуртай байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Яг энэ оршуулгын үеэр Игучи олонний дунд сууж байсан нэгэн эмэгтэй рүү харах бөгөөд тэр нь Никийн хайгаад олдохгүй байсан Шүшүүн байв. За ерөнхийдөө Шүшүү Японд ирээд Юко гэдэг нэртэй болж Игучитийг гэрэлсэн байлаа. Яг энэ үеэр Японы эрх баригчид хууль бус хятад цагаачдын асуудлыг зэгцлэхээр хөдөлж эхлэв. Ингээд муу усны шугамд хятад цагаачид ажиллаж байна гэсэн мэдээллээр тэднийг барихаар төвөөс нэгэн мөрдөгч дууддаг нь киноны маань бас нэгэн гол дүр Гитано хэмээх мөрдөгч байв. За гэтэл нөгөөд нэг муу усны шугамд нь гайдарч нөгөө Ник Ж хоёр маань ажиллаж байлгүй л яах вэ? Цагдаа нар ирж бөөн үймэн саман болдог бөгөөд манай хоёрын араас мөрдөгч Гитано хөөж байгаад санамсаргүй хөл алдан гүнзгий усны урсгал руу ороод яг живдгийн даваан дээр Никэрж амийг нь аварж хаад өөрөө зугтаачдаг. Уг нь Гитано харахад те нэг тийм муу хүн шиг харагдаж байгаа ч гэсэн цагаат болохоор бас сайн хүн юм шиг л байгаа юм л да. За. Тэрээр уг явдлын дараа Никэд нэг амны өртөө болсон юм шиг санагдаж эхэлдэг. Маргааш Ник Жэгийн найзуудтай гадуур явдаг бөгөөд нөгөөдөл нь бүр улаан цайм гэгэн цагаан өдөр явдал дундаа барьсан болгоно хулгайлал байдаг шүү. Ник бүр гайхаадгүй ч цагдаа магдаа байдгүй мүү гэсэн чинь Япончууд өөрсдөө хулгай хийдэггүй болохоор тийм бодоод хэрэг байдгүй маа л гэдэг. Буруу замаар явахгүй бол чи хоолтой хонохгүй шүү гэж найз наран зөвлөдөгч энэ нь Никэд таалагддаггүй. Тэр шудраг амьдрангээд нэгэн гуанзанд аягуугаагчаар ажилд ороод гадаа аягуугаагаа дуу аялаад сууж байсан чинь хятадын үдсгэлэнд Фан Бимбийн жүжигчний тоглосон Лили гэж эмэгтэй гарч ирээд "Чи энэ шинээр ирсэн үү? Ихэндээ хэцүү байдаг юм аа. Мэ хоол авч идээрээгээд мөнгө өгчөөд нэг Япон үгэнд дагаад алгаж өгөө." Гэхдээ нэг ч гайхаад араас нь харж байтал хідэн дээрэмчин гарч ирээ зүгээр юугүй л үгийн зөрүүгүй үгний толгойг шууд тоосгодож хаяад мань хоёрыг дээрэмдэж эхэлдэг шүү. Араас нь харж байсан нэг гартаарац нь төмрөө аваад яаран сандран гүйж очоод арай гэж дээрэмчдийг хөөж явуулаад тэр хоёрыг Лилигийн гарч ирсэн баар руу оруулж өгдөг. За гэсэн чинь Лили маань хятад эмэгтэй болж таардаг бөгөөд одоо байгаа энэ барыг тамирын мөсийг 7 шахуу хэдэн цаас цуглуулж байгаад өөрийн болгосон бас юм ажилч хөдөлмөрч юм сүхэтэй хүүхэн болж таарнаа. Мань хоёр ч нэг шилэм задлаад Лили ганц бий байгаа талаараа нэг харин хайртай эмэгтэйгээ хайж байгаа гэд өөрсдийнхөө талаар сайхан ярилцаж нэг нэгэндээ сэтгэлээ нээдгээ. Хэд хоногийн дараа Ник Ж хоёр нэгэн ресторанд ажиллаж байтал Игучи их нэртэйгээ орж ирэв. Ник ихлээд нүдэндээ ч итгэсэнгүй. Учир нь Игучигийн ихнэр нь яахын аргагүй түүний экс Шүшүү байлаа. Шүшүүч түүнийг олж хардаг бөгөөд энэ хоёрын ширтэлцээд нэг л биш байгааг Игучи хүртэл анзаарлаа. Гэртээ очиод өнөөдөр чам руу хараад ирсэн тэр нэг залуу хин гэж асуухад Шүшүү манай нутгийн хүн байгаамаа гээл аваадаа. Гэтэл Игучи зүгээр дээ би хятадуудад дургүй биш шүү дээ. Тийм биз дээ Накажима гэд бүлэглэлийнхээ залуугаас асуув. Ерөнхийдөө Игучи хятадуудтай хамтарч ажиллах хүсэлтэй харин Накажима болон бүлгийн зарим нэгэн гишүүд үүнд нь дургуутсан эсэргүүцлээ илэрхийлэхийг хүсдэгч яалтчгүй доор нь ажиллаж байгаа болохоор шүдээ зугаад дуугаа байхаас өөр аргагүй байгаа нь ил харагданаа. За тэгээд хайртай бүсгүйгээ өөр хүнтэй суусныг нь харсан бидний хайрт гинэн шудраг үнэнч Ник маань за ёстой л нэг эвдэрч эхлэндээ. Ингээд бид Никийг хятадаас гарахт нь чухам юу болсон талаар нь харнаа. Хүмүүс Япон явах усан онгоцон суухаар цагдаа нарт хөөгдөн гүйж байх үеэр Никийг нэг цагдаа дарж аваад тэр хоёр нилээн үзэлцэж байхад нь нэг нөхөр өнөөх цагдааг нь алчхаад Никийг чирээд завинд суудаг ба тэр өгсөн цагдаагийн хажууд Ник маань хамаг бичиг баримт мөнгөө унгаачихсан болж таарна. Тэгээд л буцаад хятадд очих юм бол шууд л цагдаа алсан хэрэгээр хоригдол болохоор буцаж болохгүй юм байна лээ л дээ. Ингээд нэгэн сэтгэл шулуутсан Ник хамт амьдардаг болон таньдаг хятад найз нөхдөө цуглуулan өөрөө толгойлоод жинхэнэ буруу замаар мөнгө олохоор болов. Тэд эхлээд утасны карт гудамжинд дамлан зарж мөрөөдөө тоглоомын машиныг хакердан хажуугаар нь үнэтэй брэнд дэлгэрүүдээр хулгай хийдэг боллоо. Тэгсэн Ж гэж нэг салгалсан юм бүр нэг бүтлгүүтээд яг баригдах гээд болохгүй байсан болохоор нэг юм бодсноо яасан. Найзынхаа өмнө нь мөрөөдөг байснаар туулайн бөөр зардаг явуулын мухлаг авч өгөөд зөв зам руу н оруулдаг. Ямар ч нэг хөдөлгөөн манай хэд мөнгө сайтай болж амьдрал нь сайжирч нэг хүртэл Лилитэй улам ойртож аз жаргалтай байлаа. Гэтэл нэг өдөр Ж мухалгаа түрээд найз охин дээрээ явж очиод хөөхөн байж байтал охины аав нь гарч ирээд тэр хоёрыг хараадах. Энэ ах хүн 50-уудтай хамтардаг ер нь бас л буруу гарын хүн юм байна лээ л дээ. Тэгээд нэг сайн хүн болоод чи бас хятад хүн байсан юм алуу ороод ир цай уу мүү гэж баарандаа дагуулж орж ирээд чи юм уу миний охины араас хөдөлдөг хин бэ? Гуйлагч ингэж баахан дээрлэж байгаад хүмүүсээрээ түүнийг зодуулж эхэлдэг. Ж амтай голтой юм арай чүү гэртээ ирээд болсон явдлыг хэлж дээр нь түүний хайртай явуулын мухалгийг дээрэмсэн талаар ах дүүстэй дуулгав.
Үүнийг нь сонссон Ник яавч ийм зүйл байж болохгүй. Вилов явна. Ядаж Жэгийн мухлагийг авч ирнэ гэд гараад явдаг. Найзууд нь аюултай штэ. Болохгүй гэд түүнийг зогсоох гэсэн боловч дийлсэнгүй. Ингээд Ник охины аав дээр ирээд Жэгийн мухлагийг өг. Түүнээс уучлалахгүй гэж зандарсан ч ах уу юугээ л уучлалахгүй байх вэ? Хоёр хүнээрээ Никийг яг зодуулдгийн даваан дээр Никийн найзууд бөөнөрөө мод чулуутай ирээд ах хүүгийн баарлуу дайрч ороод ёстой. Бүгдийг нь сүйтгэж байтал цагдаа нар ирээд зүгтаацгаалаа. Баарны арын хашаанаас Жэгийн мухлагийг олоод зүгтах гэж байтал Никийг нэг хүн барьж авсан нь мөрдөгч Гитано байв. Амиг минь аварсан баярлаа. Чи бол миний ачтан. Хэрвээ хэрэг гарах юм бол надтай холбогдорой. За одоо зүгт гэд нэрийг хуудсаа өгөөд Никийг зүгтаалгалаа. Ямар ч тач манай хэд Жэгийн мухлагийг буцаан авсандаа маш баяртай байваа. Гэвч удалгүй мөрөөдөө тоглоомын газрын босс өөрийнх нь машинуудыг хакердаж байгааг мэдээ. Хин ингэсэн болохыг олохыг тушаадаг. Гэтэл нэг өдөр Жэ гудамжинд туулайн бөөрөө зараад зогсож байтал "Таяг хурж ирээд манайхан шээсээ гоожлоо. Чи түр тоглоомон дээр сууж байгаа ч" гэд гүйгээд явчлаа. Жэж тоглоомон дээрээ суугаад нэг удаагүй байж байтал тоглоомын газрын босс хүрээд ирэлгүүл яах вэ? Миний тоглоомыг хакердаж надаас мөнгө болгодог ямар аваагаар байж игээд чи хүнд ажилтгийг. Танаа босс чинь хин юм бэ гэтэл манай хүн хэлсэнгүй. Би туулайн бөөрөл зард юм уу? Би зүгээр л азтай байсан штэ хаа. Гэснэ нь ах хүү таалагдсангүй. Шууд л нүрийг нь хурц сутгаар зүсэтгдэг. Үүнийг нь харсан Тай нэг дээр гүйж очоод Жэг Тайванчуудад баригдсан талаар нь мэдээ хүргэлээ. Энэ хоёр Тайванчуудын босс Жэгээс чухам хин чамааг явуулсан талаар нь байцаасан ч мань хүн шазуур зугаад хэлэхгүй байсан болохоор шууд л чирч авчираад Жэгийн баруун гарыг нь тариадах. Үүнтэй зэрэгцэн Ник найзуудтайгаа ирэхэд ийм хэн нөхдүүд байсан юм уу? Мань найзгаа ав. Дахиж Шинжикуд ирээд үзээрэй гэд Жэг тэдэнд өглөө. Ник найзынхаа гарыг авах гэж оролцсон ч өөдөөс нь хутга сэлэм гаргачихсан байсан болохоор тэд яаж чадалгүй Жэг аваад явлаа. Гэртээ эргэж ирээд уурлаж бухимдсан нөхдүүд Жэгийн өшөөг авахар нэгддэгч ийм цөөхөлөө би зэвсэгтэй Тайванчуудын өөдөөс та нар яаж чадахгүй. Жэ шиг ирэмдэг болмоор байна уу гэж Ник тэднийг тайвшруулдаг. Жэ ямар юм уу? Би зүгээр л өөрийнхөө гарыг авмаар. За эндээс л Никийн нүдэнд ёстой жинхэнэ өшөө хорслын гал дүрлцнэ. Маргааш Ник бусадаа хэлэлгүй ганцаараа нөгөө Тайван боссын ажилуулдаг ресторанд нууцаар орж түүнийг алах гэж байгаад Токугавагийн бүлэг Тайванчуудтай нийлж Игучиг алах гэж байгаа талаар нууц хувилдааныг санамсаргүй сонсчихдог. Төдөд болгүй хүмүүс гарч нөгөө нөхрийг яг алах гэж байтал зөрөөд Игучи ороод ирлээ. Тэр данс, тооцоо, тайлан тулгаад дараачийн ажил инээ тэрэ гэж ярьж байснаа орчин нэг л хачин байгааг анзааран Тайван нөхөр рүү хартал нөгөөх нь шууд л том заазуур гаргаж ирээд Игучи рүү далайлаа. Аз болоход Игучи болтож амжив. Ингээд баарн дотор ширүүн зодон болж Тайван босс Игучиг яг заазуурдах мөчөд Ник гарч ирж нөгөө нөхрийн баруун гарыг нь тас завчаад хайчив. Энэ далмаар Игучи Ник хоёр амжилттай зогтож амийг нь аварсанд Игучи талархаад Никийг ресторанд ихтэрлүүн ширтэж байсан залуу болохыг нь ч танин. Түүнд мөнгө өгсөн ч Ник түүнийг нь авсангүй. Харин экстэйгээ уулзах боломжийг харсан уу яасан. Игучиг дагаад гэрт нь очиж сая нэг удаан хайсан хайртай бүсгүйгээ олж харлаа. Игучи шүүшүү хоёр охинтой болсон байв. Намайг бити буруугаар ойлгоорой. Бити тэнэглээд бай. Чамайг яасан бол гэж санаа зовж байсан юм. Одоо харин сайхан амьдарч байгааг чинь хараад санаа амарчихлаа. Намайг одоо Юко гэдэг болсон. Санаа зовхгүй байж болно. Чи харин ээжтэйгээ нэг холбоо бариарай. Санаа нэг зовж байгаа шүү. Энэ үеэр Игучи Никийг шүүшүүгийн экс нь гэдгийг ойлгодог. Үзэгдэл солигдож Игучиг алах гэсэн Токугавагийн болон Моранишигийн удирдлагууд уулзаж байх бөгөөд яах аргагүй хоёр том бүлэгмийн инх тайвны төлөө энэ хэргийг болоогүй мэд өнгөрөхөөр толгойлогч нь шийдэж Игучигээр уучлал гуйлгуулад хэргийг аав. Үүний дараа Игучи Ник дээр ирж өөрт нь ажиллахыг санал болгов. Учир нь Игучи өөрийнхөө дор ажилладаг хүмүүст итгэхэ болсон бөгөөд тэр бүр өөрийн толгойлогч Мораниши болон өрсөлдөгч Токугава нарыг Никээр устгуулахыг хүсэж байв. Ингэснээр дараагийн удирдагчаар Игучи тодрох байлаа. Нэг хэрхүү саналыг бодож үзээд хоёр нөхцөлтэйгээр зөвшөөрдөг ба нэгдүгээрт өөрт нь албан ёсны бичиг баримт гаргаж өгөх. Хоёрдугаарт Тайванчуудыг хөөж явуулан үйл ажиллагаа явуулж буй газрыг нь хятадуудад өгөх байв. Игучи ч нөхцөлийг хүлээж авснаар жинхэнэ дайн дэглээ. Бибиний хардсан хоёр том Якузагийн бүлэгмийнхэн хоорондоо алалцаж эхлэв. Үүнийг нь дээд удирдлагууд зүгээр хараад сууж болоогүй тул нэг яралтай тэргүүн толгойлогчийг томилохоор хоёр бүлэгмийн удирдлагуудыг дуудан уулзлаа. Энд нэг ч мөн ирсэн байв.
Ингээд тэргуун толгойлогчоор Игучи томилогдож, Токугавагийн бүлэгмийн удирдагчаар түүний хүү сонгогддог. Энэ үеэр Китано мөрдөгч тэднийг даган мөрдлөг хийж байсан бөгөөд Никийг Якуза нарын дунд явж байгааг хараад түүнийг ажиглахгүй болмоо зойлогч нь болохоо байжээ гэж бодноо. Бүх өрсөлдөгчөө устгасан Игучи Якузагийн ертөнцид ёстой л богдон болж амлсан ёсороо Никэд Шинжукугийн газрыг өгөв. Гэвч хятадуудад дэндүү их найр тавьж байгаад нь Игучигийн туслахууд дуртай байсангүй. Ингээд өөрийн мэдлийн газартай болсон Ник өмнөх хууль бус хулгай дэрэм энэ тэрэгээ орхин. Тэрүүхэн тэндэл Чайна таун босгоод ресторан ээж найзуудтайгаа шинэ амьдрал эхлүүлэхийг хүсдэг. Гэвч нэгэнт Шинжукугийн том ах болсон тул тэр хавийнхаа нөхдүүдийн аюулгүй байдлыг нь давхар хангах шаардлагатай болов. Никийн ивэл багтах гэсэн хүмүүс өчтөчнөө болсон бөгөөд тэдний дунд нь нөгөө Жэг охинтойгоо байлахгүй нэ тэрээгээд бөөн зодон болоод байсан ахгүйч явж байдаг. Энэ бүх хугацаанд хамгийн их өөрчлөгдсөн хүн бол Жэ байлаа. Нэг гараа алдаж нүүрэндээ маш том сорвитой болсноос хойш уламл додогшоо эвгүй хүн болжээ. Ник найзаагаа өрөвдөж Шинжукугийн нэг хэсэг газрыг хариуцуулдагч дараа нь энэ шийдвэр нь ямар том гай тарихыг тухайн үедээ төсөөлөгчгүй байлаа. Цаг хугацаа өнгөрөхөд Жэ танигдахын аргагүй өөрчлөгдөжээ. Тэр одоо Игучигийн хар тамхины 8-ны гол тоглогч болж ахан дүүсээ хүртэл хар тамхины 8-нд оруулан шинээр цагаачилж ирсэн залуусыг өөрийн доор авч тусдаа бүлэглэлтэй болсон байлаа. Жэ улам хэрцгий, догшин, ууртай хүн болсон бөгөөд гудамжинд хүртэл зүгээр явж чадхаа байсан ба. Баарны үүдэнд хуучин найз охинтойгоо таарад эвгүй юм ярьж байхыг нь харсан охины найз залуу Жэг найз охиноосоо холдуулахыг оролддогч эсэргээрээ маш хэрцгийгээр зодуулаад л үлддэг. Ерөнхийдөө Никийг мдээгүй байхагуур Хятадууд Японыг за тэр дундаа Шинжукуг түгэж байгаа нь дээд хүмүүст таалагддаггүй. Үүнийг Игучид хэлсэн ч тэрээр тоосонгүй. Харин ч бүр би бүгдийг нь хянаж байгаа асуудалгүй. Энэ бол миний төлөвлөгөөний нэг хэсэг. Нэрээ дээд хүмүүсийг солих цаг одоо болсон юм шиг санагдаад байгаа шүү дээ. Энэ тэрээгээд бүр нэг эрчийг авчихсан буужиг гэдэг шиг юм болно. Энэ нь яаж дээд хүмүүс таалагдах вэ? Бацаан чинь юу хуцаад байгаа ингээд шууд л өрсөлдөгч Токугавагийн бүлгийг энэ асуудлыг шийдэхийг тушаатал нөгөөдөл нь нэмэлт хүчээр Игучид дургүй өөрийнх нь туслах болох Накажимагийн хүмүүсийг дуудчихсан байдаг. Үгүй энэ Накажима бүр яг ингэх гээд байсан юм а. Харах царайны л нэг юм урвагч нөхдүүд байдаг шүү дээ. Тэ харалтай. Энэ хооронд Ник маань аль болох л ариун цагаанаар хөдөлмөрлөх гээд шинэ бизнес центр эхлүүлээд Лилитэйч зузаарчсан яг аз жаргалтай амьдрал эхэлдгийн даван дээр гай газар дороос Китано модон дотроос гэж нэг дугтуутай юм бариад ороод ирлээ. Никийг мдээгүй байхад Жэгийн үүсгэсэн бүлэглэл нь бүр Японд хамгийн нөлөө бүхий гадаад бүлэглэл болчихсон байв. Хэрвээ ямар нэгэн асуудал үүсэх юм бол толгойлогч нь Ник гэж бичигдчихсэн байгаа болохоор чи шууд ихний бай болноо. Энэ дотоод дахь асуудлаа эртгэн зэгцлээгээд мөрдөгч маань яваад өгөө. Гэхдээ нэрээ гадуур юу болоод байгааг харахаар яваад очтол шаал танихгүй танхаа залуусаар дүүрчихсэн. Нөгөөдөл нь бүр том ах Никийг ээж танихгүй зодох гэж дайраад азар та ирж тэднийг загнаад болов. Ингээд нэг Жэг Игучидтэй ажилдаг болсон. За тэр дундаа хар тамхиг нь хариуцж байгааг баттай мэдээд буцлаа. Маргааш нь Ник Лилитэй ярилцаж байх бөгөөд өөр тулгараад байгаа асуудлын талаар хэлтэл Никэд нэгэн сэтгэл алдарсан Лили өөртөө хамт Японоос явж өөр газар жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч Ник найз нөхдөд хаяад ганцаараа жаргалтай амьдрахыг хүсэхгүй байлаа. Энэ үеэр Ник мөрдөгч Китаног мөн дуудсан байх бөгөөд найзуудыг минь зөвгөр өнгөрөөвөл би Игучигийн бүх булхайг илчлэе гэж байхыг нь Лили сонсоод Никэд ямар нэгэн муу зүйл болж магадгүй тул чи тэг хэрэггүй чамайг боддоггүй тэдний өмнөөс өөрийгөө золиослоод байна штэ гэж ядгсан ч Ник тоосонгүй. Тэр хамгийн хэцүү үедээ өөртөө хамт байсан хүмүүсээс урван зүгээр ингээд орхихыг хүсэхгүй байлаа. Энэ үеэр Ник Игучигийн тушаалаар Мураничи болон Токугавагийн толгойлогчдыг алсан гэдгээ хэлчихдэг. Үүнийг сонссон Лили бүр ихээр уурлаж энэ худлаа хэлж байгаа шүү. Худлаа шүү мөрдөгчөө. Чи ямар тэнэг залуу вэ? Ямар хүмүүсийн төлөө өөрсдийгөө золиослоод байгаагаа хараач. Игучиг цагдаад бариад өгчихгүй шүүшүүчний ирчих юм шиг санагдаад байна уу? Чи миний юу мэдэрч байгааг бодож байсан уу? Чи бол хуваа хичээсэн амтан. Бид хамтдаа явж болно штэ. Гэсэн ч нэгэнд нөхдөө дүү нараа аврахаар сэтгэл шулуутсан байлаа. Зөв. Ийм хөөрхөн хүүхэн ийм үнэн юм хэлж явах гэсэн өөр тэнэгтчлээ. Юу ярих вэ жамтай нэрээ. За ингээд нэг Китано хоёр хамтарч ажиллахаар боллоо. Харин нөгөө талд Токугавагийн талд урвсан Накажима Игучиг устгахын тулд Тайванчуудтай нэгдэхээр Никэд гараад хариулдаг нөгөө нөхөртэй уулзаад зогсож байна. Энэ үеэр мөн Игучи Жэтэй уулзаад байж байх бөгөөд Игучи Никээр хийлгсэн шигээ одоо Жэгээр өрсөлдөгчөө буюу Токугавагийн хүү Кёхыг алуулахаар төлөвлөж байв. Накажима болон Тайван боссын хүмүүс хэдийнэ тэдний гадаа ирсэн байх бөгөөд Никийн найзууд ах дүүс бүгд юу ч мэдэлгүй оройн хоолоо идэх гээд тайван сууцгааж байлаа.
Накашима яг нэг чулуу аваад шидэх гэж байтал гаднаас нэг машин ирсэн нь Гитано болон Ник хоёр байв. Ник эцсийн удаа найзуудаа ядахаар мөрдөгч Гитанотой зүг байшинд ордог бөгөөд энд Ник, Жэ, Игүүжи, Гитано бусад хятад нөхдүүд гээд гол хүмүүс бүгдээрээ цугларсан байлаа. Ник Жэ хоёрын хооронд ширүү маргаан үүсэж одоо бөөр ах トゥ нар дээрээ цагдаа нар авчирдаг болоо юу. Гэхэд нөгөө талд чи Игүүжитэй нийлж хар тамхи зардаг болоо юу гэтэл энэ хар тамхины хэрэгт нь Никээс босод бүх хүмүүс оролцчихсон байлаа. Гэхдээ хэрэгээ хүлээхэд оройтойгүй. Игүүчийг бариад өгчхөл та нар бүгдээрээ ялгүй өнгөрнөө. Тэгээд бүгдийг нь тгээс эхлээд сайхан амьдрцгаая гэсэн үгэнд нь тэнд байсан бүх хүмүүс дургуутсав. Учир нь бид одоо мөнгөтэй байна. Хэн мөнгөө алдахыг хүсвэвдэ бид ч гэсэн зовсон. Харин чи сүүлийн үед ах トゥ нараасаа хол байлаа гэд бараг л нэг рүү дайрч давшлаад байдал нилээн хүнд болж ирснийг анзаарсан мөрдөгч буугаа сугалтал нэг түүнийг нь болиулахаар бууг нь булааж аваад Игүүчийг хэрэгээ хүлээх хэмээн буудуулгадаг. За гэтэл хажуунаас нь биднийг ийм байдалтай болоход хүргэсэн хүн бол чи. Тийм болохоор яг одоо намайг алаадах гээд Жи бууных нь хушууг толгойдоо наачгаад дайраад иглэв. За ингээд гурвалжин дөрвөлжин юм болж байтал тэр дундаас тай гинэт хутга барьж гач ирээд Никийг дүрээтгэв. Үүнээс нь болоод бүгд шоконд орлоо. Гэтэл тэр дундаас та нар яах гэж ингэдэг юм бэ? Одоо сүүлдээ нэг аалах нь байж тэгээд киноны ихэнд яг нэг юм ахгүй байсан юм аа. Би нөгөө дурдааг өргөцсөн. Нэг ахгүй гарч ирээд тэднийг тайвшруулахыг оролддогч юугүйс сэлэмгээс толгой бөндгөс гэдэг шиг нөгөө ах юм нь хоолыг тай гэж нэг өвчтөй юм утгаараа хэрчээтгэв. Тэгээд би одоо том ах чи намайг зогсоод чадахгүйгээд яг том алж байтал доор Накашимагийн хүмүүс чулуу шидээд тайгийн толгойг оноод алаадав. За ингээд Якузагийн эсрэг хятадуудын дайн эхэллээ. Гэвч харамсалтай нь дан катана барьсан мэрэгжлийн алуучдын эсрэг хятадууд яаж барахвд? Энэ үеэр тэнд байсан Игүүчиж адилхан аюулд орсон байлаа. Жэмэ бол одоо бүр сургаггүй мөлхөж явж байгаа л утгал болчихдаг. Ник маань аль болох Якузагийн нөхдүүдийг торгоосон ч өөрөө бас нэлээн шархтаадах нь. Харин аз болж Игүүчи сэргэлэнтэн байрны тогийг таслан харанхуй болох бөгөөд энэ боломжийг ашиглан Ник мөрдөгч нар нуугдаж амжив. Гэсэн хэдий ч сандарсан Игүүчи цонхоор зүгтах гэж байгаад гадаа хүлээж байсан Накашимад буудуулан үхлийн шарх аваадав. Одоо угаасаа нэгэнт үххээ мэдсэн Игүүчи Никт нэгэн флашыг өгдөг бөгөөд цагдаа найзтай өг бүх баримт дотор нь байгаа гэж хэлээд амьсгал хураалаа. Тэр флашны дотор Якуза нарын хууль бус ажиллагааны мэдээлэл байв. Ингээд Гитано нэмэлтгүйч дуудаж Накашимад Игүүчи үхсэн одоо болцгоо гэж хэлсэн ч тэд тоосонгүй. Энэ үеэр нэг хэд хэдэн газраа хүнд шархагддагч цагдаа нарыг ирэх үед алга болсон байлаа. Тэр зогтож яваад анх Жэгийн түрээсэлдэг байсан жижигхэн байшинд иртэл дотор нь Жээч мөн өгдөж байв. Би хутгалуулчихсан юм шиг байна. Үгүй энэ зүгээр л цустай давуу байж тээ чи. Гэтэл үнэхээр Жэг гизээ хүлүүлчихсэн байлаа. Ингээд нэг шүүшүүрөө залгаж Игүүчийг үгсэн талаар хэлээд охиноо авч юмаа бэлдээд галт тэрэгний буудлын дээр ирээрээ би тэнд яваад очие гэд хэлтэл аль хэдийн Токугавагийн хүмүүс гертэнд ирчихсэн ээж охин хоёрыг барьцаалчихсан байлаа. Ингээд Никийг буюу флашыг хаана явж байгааг мэдсэн Токугавагийн хүмүүс тэнд нь отож байлгүй л яах вэ? Хичнээн зүгтаасан ч Якузагийн залууст яалтчгүй баригдаад яг мухардчгаад байж байтал ашгүй цагдаа нар ирээд Гитано бууж ирдэгч энэ үеэр Накашима мөрдөгчийг буудах гэж байхад нь Ник буугийн түлхэн холдуулаад харамсалтай нь өөрөө буудуулаад. Үүнээс нь болж аргагүй эрхэнд орсон Гитано Накашимаг буудаж алаад буудалцаанд дуустдаг. Сандарсан Гитано Никийг хайдагч тэрээр ор сурггүй алгуулсан байв. Гэхдээ цус нэмэр үлдсэн байх ба түүнийг нь дагаж явтал киноны ихэнд Ник Гитаног авардаг бохирын хоолойн гүнзгий усан дотор Ник хөвтөж байв. Мөрдөгч Никийг уснаас барьж автал аль хэдийн цээжиндээ маш хүнд буудуулсан байлаа. Тэгээд Ник мөрдөгчд флашыг өгөөд миний өр цайрлаа шүү гэж хэлээд бохирын усанд тугдан алга болж байгаагаар кино маань дуустгаа. За тэгээд эцэст нь харамсалтай ч гэмээр юм уу? Ник маань арай гэж хайртай хүнээ олсон хэдий ч түүнтэйгээ хамт амьдарч чадсангүй. Өөрт нь хайртай эмэгтэйг олсон ч зөрүүлээд хайрлах ухаанд дутлаа. Найзуудаа хамгаалахыг хичээсэн ч бүгдийг нь өхүүлээд дуслаа. Амьдралыг аз жаргалтайгаар шинээр эхлэхийг хүссэн ч өмнө нь хийсэн гэмт хэрэгэнд түүнийг үхэлд хүргэж байгаа харамсалтай түүхийг өвүүллээ гэж. Тэгээд би хэлдэг дээ. Киногоо бүтнээр нь үзэх юм бол та бүхэн маань бүр илүү ойлгоно. За тэгээд үүнтэй ээжлэхэн сонирхолтой кинонуудыг төвөөрлөн та бүхэндээ хүргэх болно. Та нар минь харин лайк болон саба идэвхтэй дараарай. Дараа уулзтлаа. Түр баяртай. Onion Movie.